Some clients to live for a few dollars more. So she likes to live like she's За ингээд монголчуудын цугладаг Монгол таавнд буюу одоо Түндэмэн зогсоол дээр байрлах энэ Монгол таавны гадаа ирсэн байна. Манай ретро аккорд нэвтрүүлгийн зочинтойгоо энд уулзахаар одоо болцсон байгаа. Одоо гадаад улсад хийж байгаа хоёр дахь нэвтрүүлэг хоёулаа Солонгост яг 1 жилийн өмнө яг мөн энэ Монгол таавны орчмоос дуучин ган тулгын дугаарыг үзэгч та бүхэнд хүргэж байсан байна. Энэ удаад мөн одоо олон жил энэ Солонгос улсад амьдарч байгаа монголчуудын маань л одоо нэгэн төлөөлөл болох нэгэн залуутай одоо уулзах гэж байна. За ер нь ихэвчлэн монголчууд за хаана уулзах гэр Түндэмэн дээр Монгол тааван дээр уулзсан гэдэг. 4 жил мөн бид бас ангийн хоёр охинтойгоо хоёр өөр хотоос ирээд уулзахаар болсон. Мөн энд болцоод Монгол тааван дээр уулзсан байгаа. Одоо хэдэн энд одоо манай найз маань ирсэн байна гэсэн мессеж ирсэн байна. Одоо тун удахгүй уулзнаа. Сөүл хот дэлхийн 10 том хотын нэгэнд ордог. За тэгээ 10 сая орчим хүн амтай. 9,600,000 гэж байна. Сөүлийн дагуул хотод 25 сая хүн, нийтдээ 25 сая хүн амьдарч байна. Монгол таавнаас жоох иш алхаад одоо манай эхний сайн мэднэ бас дүн гэд дэлгүүр байгаа. Дүн дэлгүүрийнхээ үүдэн туулцахаар боллоо. Түндэмэний тэр дизайн Түндэмэн калтер парк гэдэг нь энэ гайхамшигтай байрлал. Үнэхээр дизайн парк байхаас аргагүй. Энэ өөрөө энэ байгууламж нь архитектурын маш их өөрмөс шийдэлтэй. За ингээд бид 5 буудал Түндэмэнээс 5 буудал хэдэн буудал явчих вэ? 10 гаруй буудал. 10 гаруй буудал явж иж энэ хам мөрний ирэг дээр ирсэн байна. Хуучин 63 давхар. Хуучин одоо хамгийн өндөр энэ 63 давхрын хажууд. Одоо бол энэс өндөр 123 давхар барилга, 126 давхар барилга баригдсан байгаа. Sky Tower гэдэг. Энэ бол хуучин 63 давхар өндрийн хажууд. Хам мөрний ирэг дээр ирсэн байна. Хоолойны эффект залгачиж байгаа юм байна. За гитар хэн гэдэг гитар вэ? Эниа гинэ. За түрүү ярьжсэн энэ Сөүл хот бол одоо дэлхийн хамгийн хүн ам ихтэй хотын одоо эхний 10-т ордог гэсэн. Яг төв Сөүл хоттой бол өвдөө 9.6 сая 10 сая хүн. За Сөүл орчмын хотуудтайгаа нийлээд 25 сая хүн. Одоо энэ талбай дээр амьдарч байна. Солонгос орн бол 610 гаруй мянган км квадрат нутагтай. За Сөүл хотын хувьд бол 1 км квадратад 2500. За зарим нэгтрал ихтэй газар бол 10,000 хүрдэг. Гэвь мэдээж одоо нэгтрлаасаа болно. Тэгээ энэ одоо их хүн амтай хот нэг энэ жижиг талбайд яаж амьдраад байна гэхээр одоо газар дээгүүр усан тээвэр, за метро, нийтийн автобус, за такси, за тэгээд хувийн автомашин, за дугуй, явган зорчигч гэдэг. За газар доор гэхэд метронд одоо бас хэдэн сая хүн зорчиж явж байна. Тэгэхээр одоо энэ газрын доор болон газрын гадаргуу дээр хэд хэдэн төвшөнд ингээ огтлцоод хэд хэдэн давхаргад ингээд энэ нэгтрал ихтэйгээр амьдэрч одоо хоорондоо төвжирх нь багтай ингээд дэд бүтцийг маш сайн шийдсэн. Ялангуяа 2018 он гэхэд 19 он гэхэд бол энэ нийтийн тээвэр автобусны шугам энтрийг нэмж тавиад одоо ер нь бол төвжирлийг маш сайн бууруулж чадсан гэдэг юм байна. За манай зочин байна ингээд техникээ холбож хооронд өөрөө олж авсан бага мэдээллээс та бүхэнтэй хуваалцлаа. За гитараас ийшээ хоолойны
эффект рүүгээ холбогдоод микрофоноос мөн тэг хоолойны эффект рүү холбогдоод гитар ийшээ орох уу те. За гитараасаа гаргаад гитарын яригч руу бас юм орж ирэхэд энэ удирдгаасаа тийм байна. Энэ жижиг цагаан бүлтнээс яригч руу холбож өгөх юм байна. За тэгжээд бид нэг дуугаа холбочих واخ. Одоо бол дуугаа холбоог энтер шумтаал яваад байгаа. Гэрээ студ юм шүү баг л. Эндээс шууд биччихнэ. За ингээд холболтоо хийчихнэ гэж байгаа. За энэ хам мөрний эргээр бол юм дугуйтай зорчигчд бол маш их. За дугуй сонирхогчд болон бүр мэрэгжлийн дугуйчд бүр дугуй аялагчд энэ төргээд зөндөө хүмүүс байгаа. Энэ зам болохоор одоо энэ хам мөрний энэ зам хойшоогоо баруун хой зүг рүү Гимпогийн зүүн талаар гараад Гимпогийн шот байгаа нисэх бодолтой. За тэрнээс хойш яваад Пажу гэж одоос монголчууд их очдог энэ аутлет дэлгүүр байдаг. Тэр хотын баруун талаар гараад хам мөрөн. Тэгээ баруун хойд хэсэгтээ бас нэгэн голтой нийлээд баруун хойд эрг рүүгээ энэ шар тэнгис рүү цутгаж байгаа. За яг тэр цутгадаг хэсэг дээр одоо ардчилсан солонгос улстай хэлэлдэг юм байна. За ингээд дугуйчд одоо ингэж явж байгаа. За тэгээд яг тэр ардчилсан солонгос улстай хэлдэг хэсгээс эхлээд энэ хам мөрнийг дагаад ингээ урагшаага дугуйн замыг бол маш сайн тогтчулж өгсөн. Энэ бол дугуйтай аялагчд болон дугуйгаар зорчдог улсуудад бол маш том магистрал зам болж өгдөг. Тэгээд тэд мөн газрын зургаа дагаж харж явдгаа гэж одоо манай бас нэг дугуй унж хэрэгэлдэг Монгол зочин байна. Манай нөгөө нэвтрүүлгийн байнд зочин бидэнд бас энэ мэдээлэл өгсөн байгаа. За ингээд хүрлээ байна. Ретро аккорд нэвтрүүлгийнхэн Сөүл хотод ирж нэвтрүүлгийн зураг авахд хүрлээ гэсэн. Яагаад гэсэн гэвэл хүрлээ Сөүл хотод гитараа бариад хүлээж байхад хүрлээ гэж ярэ гараад байгаа шүү дээ бас. Нөгөө жүжигчийн хүрлээгээ. Манай хүрлээгийн хувьд бол одоо ер нь хийхгүй юм байхгүй гэдэг чи одоо юу гэдэг юм бэ? Гараар одоо ер нь хийж бүтээх тийм. За тэгэл нарийн тийм мужааны ажил. Тэгэл одоо барилгын интерьерийн ажил. Ер нь тэгээд үйлдвэрийн тоног төхөөрөмж хийхгүй юм байхгүй. Солонгос улсад ирж байгаа улсууд одоо Монголоос нөгөө нэг хамаг одоо чадвартай залуучууд гараа явцсан гэдэг нэг хүн болж таарад байгаа шүү дээ. Эрхэм үзэгч та бүхнийхээ орой амгалан айлтгаж ретро аккорд нэвтрүүлгийн шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. Энэ удаагийн нэвтрүүлэг маань Солонгос улсын нийслэлийн Сөүл хотын энэ хам мөрний эрэг дээрээс та бүхэнд хүрч байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Минжүүрийн Хөрлбаатар гэдэг одоо миний багын найз оролцож байгаад их баяртай байна. За бидний урилгыг хүлээж авч манай үзэгчдэд бас сайхан аккорд зориулахаар бас бидэнтэй энд уулзаад байгаа их баярлж байна хүрлээ дээ. За баярлаа. За Солонгос дээр хэдэн жил болж байна? 2010 онд ирсэн. 15 жил болж байна. 15 жил. За Монгол руу бол баг очиаг баха. Очиагүй ганц. Яагаад очихгүй? Тэгээ янз бүрийн шалтгаанаас болол. Шалтгаан байна тий. Ер нь очие гэж бодох уу? Бодлого яах. Сайхан Монгол орн, сайхан хөдөө нутаг, сайхан микер. Тий. Микер арьян. Сансрын тэмнэлийн хажуудлын гудамжаар дэшөө алхмаар л шүү. Тий. Манай хүрлээш микер их тийм ээ. За 15 жил болжээ гэж. Уулзахгүй 15 жил болжээ хүрлээтэй. 4 жил ирээд хүрлээтэйгээ уулзч бас амжаагүй. Тэгээ Монгол даван дээр уулзах гэж хэд яриад ажил төрүүлж их байлаа, хүрлээгээ ажиллаж их байлаа. Тэгээ дуучин ган тулгын нэвтрүүлгийн зургийг яг жилийн өмнө авсан байдаг. Яг энэ өдөр шүү дээ жилийн өмнө. Тэгсэн жилийн дараа ингээд хүрлээгийн нэвтрүүлгийн зургийг аваад хам мөрөндийн ирэг дээр сууж идэг юм байна. Тэгэхээр одоо үзэгчдээ эхний аккорд ямар дуу зориулах вэ? 11 сар гарах гэж байгаа гэхэд 10 дугаар сарын сүүлийн өдөр гэхэд ер нь юу вэ шүү? Нэмэх 15 гараас. Улаахан байна шүү дээ. За анхныхаа дуу сэтгэлийн үг жаргал сайхан байна. Тохиосон. Сэтгэлийн үг. За.
За энэ дуртай. гитар өөрийнх нь одоо энэ хүрлээгийн өөрийнх нь энэ гэрээ студийн тоног төхөөрөмжийн шийдлэр дууга холбогдсон байгаа. Одоо ямар дуу авч байгааг одоо үзэгчд маань мэдэх баг. Хүрлээ өөрөө ийм холболт хийе гэсэн заа гэж хэлчихлээ. Сонсож үзье. Майг сонсож үзье. За. Сэтгэл сэргээж баяр бэргээсэн Итгэл дүрээ чиний мишээ Хаач явсан нэг яруу Хангал зүрхийг минь догдуулна Хайр чи намайг ивэж Ханяра би бахарна Хайр чи намайг ивэж Ханяра би бахарна Хайрсав тавилангаар учирч Хайрын жаргал эзлүүлсэн чамтайгаа Хүслэр тэлсэн үний очно Хоёр минь түшин жаргая Хайраа чи намайг ивэж Ханяра би бахарна Хайраа чи намайг ивэж Ханяра би бахарна Жохалтай. За. Ер нь тэгээд олон жил нутгаас хол, эх орноос хол байгаад ирэхээр хүнд энэ нутгийн тухай, ханийн тухай, энэ Монгол дуу тухай дурсамж сэдрээс энэ дуу хань болдог баг та бас. Тийм ээ? Ааха. 15 жил ийм хугацаанд одоо ямар ажил дээр их ажил хийв? Ер нь одоо юу хийж байна? Анх яг машины өдөрт ажиллаж байсан. Тэгээд тэндээс гараад янз янз л ер нь барилгын чиглэлийн ажил одоо хийж байгаа. Барилгын интерьер засал чимэглэл одоо тэгэл бүгдийн л юм бэ. Бүгдийн л. Машины үйлдвэрт юу хийжсэн? Гагнуурч. Гагнуур. Оо за гагнуур энэ өрлөө. За Монголд бол гагнуур хийдэг хүн бол маш их хэрэгтэй байгаа. За барилга дээр засал чимэглэл интерьер хийдэг хүн маш их хэрэгтэй байгаа. Ер нь Монголоос явахын өмнө Хүрлээ маань одоо манай нэвтрүүлгийн ивент тэгш ерөнхий спонсор 3 бог цонхны үйлдвэр гэж байна. Энэ үйлдвэрийг одоо анх үүсгэн байгуулж ирсэн. Анхны одоо цонх үйлдвэрлэдэг залуучуудыг сургаж ирсэн ийм хүн байна. Ингээд нутгаасаа гараад энэ хөгжилтэй орон дээрээ хөгжилтэй орны одоо бүтээн байгуулалтанд оролцоо явж байгаа. Гэхдээ яг олон залуучуудыг цонх хийж сурахад явсан. Тэгээ уг нь одоо Хүрлээ шиг маань маш олон залуучууд 50 хэдэн мянган монголчууд энэ юунд амьдарч байна. Солонгос улсад амьдарч тий. Тэгэхэд бол монголчууд бол бас Солонгостой бол их нэр хүндтэй байна гэсэн. Тийм маш нэр хүндтэй. Манай монголчууд бол чадахгүй юм байхгүй. Ааха. Тэгээ хийсэн юмдаа их үнэж. Тэгээд маш сайн сурдаг, хөгждөг. Тэгээд толгой сайтай. Одоо нэг юм сурсан юм байнга ингээ хөгжүүлээд явж чадах чадвартай. Тэр чадвар бол Монгол хүнд л байдаг чадвар. Өөр хүмүүст бол бараг л байхгүй. Би хараагүй. Солонгост олон гадаад хүмүүстэй ажиллаж үзчихлээ. Солонгос хүмүүстэй ажиллаж илаа. Солонгосод бол нэг л ажиллая. Тэгээ шаашаа өөр ажиллая. Тийм. Чадварч байхгүй юм шиг санагдаад. Чадвар байхгүй хүсэл байхгүй байна уу? Тийм үгүй яах вэ? Яа тийм нэг ажиллаад яг яасан. Одоо нэг юм араад дагансан. Тэр. Тэрэндээ л маш мэрэгжлийн сайн ажилтдаг. Ер нь бол Монгол хүмүүс бол
Ааха. Тэр ажлыг хийгээд тэр ажлыг улам сайн хөгжүүлэх тийм одоо юу гүйлгээ авах гэх юм. Одоо тийм хөгжих тийм чадвар сайн. Тийм байна. Ер нь их хөрвөх чадвар сайтай байх. Тийм ээ. Тэгээд тэрийг юмаа хөгжүүлээ цааш нь улам сайн болгох чадвартай. Одоо энд айл нүүлгэлтийн ажлыг бол ер нь монголчууд их хийдэг. Ер нь нүүлгэлтийг бол ер нь монголчууд гол ажлыг үүсгэдэг гэж байна шүү дээ. Нүүлгэлт нураалтын ажил. Нураалт. Тийм тэгээд тайз зэмлэлийн тайзны ажил. Тэгээд манай эмэгтэйчүүд бол үнэхээр юм аа. Одоо тэр юунд одоо олон улсын зочдууд зочдуудлын одоо бүх ажлыг хийхэд зөв маш сайн. Монгол эмэгтэйчүүдээр их бахархдаг. Үнэхээр хөдөлмөрч. Үнэхээр мундаг гэсэн. Тий. Энэ өндөр байшин дээр тэр нэстэг тэрэг бод юм уу? Бууч шүү дээ. Тий байна. За энэ нэстэг тэргийг явчаар дуугаа явах дараагийн дуугаа. За тэгээ. Энэ ёстой утгаараа байшин гэдэг дээр бод юм байна да. Тийм сүүлд баригдсан баригдаад удаг. Тийм байна. Ер нь энэ нэстэг тэргээр байшингийн орой дээр их муулт хийх үнд. Муулт хийж штэ. Аха. Тэгээд хэдхэн жилийн өмнөөс нэг нэстэг тэрэг болсон шүү дээ. Байшингийн орой дээрээс нэг даргаа аваад явж байгаа. Оо тийм үү. Мантад харахгүй тэгээ хажуудлынхаа юу зохиод байшингаа мөр сенсороо зохиод насарсан. Маш нарийн тооцоолтой байхгүй бол бас эн чинь эвгүй юм биш үү? Энэ нэстэг тэргээр бас манай Монголд бол бас их нэсэж байгаа шүү дээ. Манад бол тэглэх юм гайгүй л дээ. Тийм ээ. За дараагийн дуугаа үзэгчтэй дараагийн дуу ямар дуу зориулах вэ? Дараагийн дуу би ч нөгөө багасаа эндээ юу та? Номин хамтлагийн Оо энэ номин хамтлагийн дуу гэх бол за номингийн ганц төгсгөө гараад ирж шээ. Сая Хүслийн тэнгэр арвж байгаа тэгсэн. Энэ Хүслийн тэнгэр бол юу манай Бадан батны дуу мөн үү? Тийм гэсэн. Тийм гэдэг хүн дуусан. Сүүлд төгсөө дуулсан байсан тий? Тийм төгсөө сүүлд. Энэ их гоё дуу бас. За дараагийн дуу Хүслийн тэнгэр. За тэрийг дуулъя. За. Өөрийг чинь би анхаарсан цагаас хойш өөрт чинь би хайртай болсон өнгөдийн очсон чамгээр амьдрахгүй харин найзан саялаа Хүслийн тэнгэр айлхин жаргал хонгор чамайга бидэж мартахгүй Хүслийн тэнгэр айлхин жаргал хонгор чамайга бидэж мартахгүй Хэрвээ би чамтай уулзрагүйсэн бол хайр сэтгэлдээ өчрөх байсан хорвоо чамаас эрхэм үгүй хайр нэзэн Хүслийн тэнгэр айлхин жаргал хонгор чамайга хизээж мартахгүй Хүслийн тэнгэр айлхин жаргал хонгор чамайга хизээж мартахгүй Бадан батан гээд нэг ийм гоё дуутай залуу байсан тий бидний үеийн залуу. Яг нэг дуу дуулах хооронд юунэ буулгах чад нөгөө юун дээрээс хөөрч штэ. Бас өндөр авах гэж зөндөө юм болт юм байна. Миний нэс дуулахгүй юм. Яах мэн нөгөө ч юм чадахгүй шүү. Би нэг сонсохгүй болохоор чинь.
Яг жигвчөө зугаад нэг дуулаад тий. За тэгээд хүрлээ маань ингээд таапан дээр дуунуудаа юу яатсан юм шүү дээ бүр. Барилттай ингээд нэ аккордуудын тавьчихсан. Амар юм шүү байна. Тэ. Нөгөө чи хаанаас эхэлдэг үлээ яадаг үлээ мэлээ гэхгүй те. Тэгээ өөрийнхөө хоолоонд бас таарсан юмнуудыг хийж чинь. Хобби. Хоббитэй болоо тэгээд. Үнгийн өөрөө тохируулаад. Концертанд зориулсан юм байна шүү дээ бас. Караоке марокөрлөө уурж очиод залгаад дуулчихсан юм шүү дээ. Энд тэгв. Монголчууд бас цуглаж баяр наадан болохоор уулзна уу? Уулзнаа хаяа. Тэгэхээр гитараа бариад ирээ энэ гэх үү? Яг тийм баг завгүй болохоор ачаад. Тийм үү. Гоё гитар. Хин гэдэг гитар гинэ. Эндээс энэ яг гэсэн баха. Ааха. Эндээс авсан. За. Өөрөө хөгжим сонирхолтой болохоор. Ааха. Энийг аваад. Энийг аваад. Түр. Гоё юм дээ. Тэгэл юм байна. Ааха. Өөр дээр хөвлөгчтэй. Тийм үү. Энэ дээр л хөвлөчин. Хөвлөлтөнд залгачин. Залгач. Тэгээ энэ эффекттэй олбочин. Тэгээ энэ жижиг пультээсээ гаргаад утас руугаа шууд халбочих. Тэгээ энэ манай дууны төхөөрөмж орж ирж байгаа юм байна шүү дээ, тий. За дараагийн дуу. Ямар дуу? Дараагийн дуу юу дурах вэ? Хотизны дуу мол байна л микрийн. Сүүлийн үеийн нэг дуу дуулчих. За, сүүлийн үе ямар дуу юм бэ? Нэг Туйлс гэдэг нэг дуу гой санагдаад байгаа. Энийг за. Би сайн одоо сурж байгаа. Тэгээ сайн сураг. Сайн биш байж магадгүй. Туйлс хаанхын хэний дуу юм? Шин гэлээ. Дуучны ил дуусан дуу гэсэн. Тийм үү. За сонирхъя. Би сүүлийн үеийн дуу баг мэдэхгүй байгаа шүү дээ. Миний сүүлчийн дуу болохоор сайхан. Min чиний зүг ирвэхээ болж нисэн. Зүрх цэцгийн үнээр зэрлээж чамайга зүмбөрөөрийн бидэн хүлээлэ. Гэвч хайрын асаа халуун зүний үнэр жаргаа үүрээсээ нэгэн татаа өөрхинийг би даслада чамд хайртай гэж хэлхэл байсан чимээ гэж мэдэрсэн чиг тонсон хатчин бүргэхүй гэж чамайга чин харин сэтгэл хүлээлээ хайрын борожин асаа халуун зүний үлгэр жаргаа бодхос хайран зүрхөвчнийг шиг хивээрээ зүрж өнгөрөхгүй гэж харуултаа чамайга зүгөөрийн дэргэд хүлээлээ гэж хайрын асаа халуун зүний үлгэр жаргаа үүрээсээ татаа өөрхинийг би даслада
Тэгэл тэгэхээр би бас нэг юм ардын том болсон. тий нэг язгуур юурлаг юм ууч юм шиг боддогдсон чинь нүрэнд нэрэн дайм юм бэ те. Тэг хөөрхөн аятаад байна. Зүгээр юм. Энэ юунаас салгаад энэ спикерээрээ бас тоглож болох юм байна те. Чи болохоор ингээд чихвчээр ингээд эффект ингээд холбоод тоглоо сурцсан. Тэ? Тэгээ нэг дуу чимээ бас их гаргахгүй гэсэн үг орчиндоо. Гэр орондоо ингээд уулахад Тий. бас хамаагүй чанга тэр болохгүй юу энд? Болохгүй. Харин тийм байгаад байна. Шууд хаалга нүдэл. Оо зөө. Бүр удах юм бол шууд цагдаад удаа. Оо зөө. Аль балар. Энэ улс чимээ гаргаад байна. Тав тухайлдуулаад байна. Манай Монгол бол тэр тал дээр бол харин өстой Гайгүй. сайхан штэ. Сайхан. Тийм штэ. Ер нь бол тэтэ чиний ирэх, хүний ирэхээр хязгаарлагддаг гэдэг зүйл юу гэдэг лээ. Эднэр бол маш их нэгтаршил ихтэй амьдарч байгаа улсч маш ойрхон зайд Тий. олон хүмүүс амьдарч байна те баг талбайд гэдэг юм уу. Манай Монгол бол за ер нь 20 км хотоос гараа 20 км явахад онгон зилүүд Сайхан шүү дээ. газар байна шүү дээ те. Хөө. Солонгос сайхан орно шүү. Мм. Тэгэхээр монголчуудын өссөн зорьсон юмыг биелүүлж өгч байна. Зорьсондоо хийгээд буцаж байна. Маш их бизнес хийж байна. Ааха. Монгол орондоо хөрөнгө оруулж байна. Хагаар нь сайхан юм. Тийм болохоор нутаг руугаа ус хүмүүс их явахгүй олон жил болж байгаа шүү дээ. Хоолнд сайхан юм сайхан. За би бас нэлээд хэдэн монголчуудаа энэ дээрээ уулзсан. Олон жил болсон хүмүүс байна. Монголдо очих юм уу гэсэн. Миний мэд бас Очих бодолтой хүн цөөхөн байна. цөөхөн байна. Миний таньдаг ахнараас 94 онд ирсэн хүн байгаа ш. 30 жил, 31 жил. 30 жил болсон. Өөх. Одоо хүртэл ажиллая гэж явж байна. Манайхан ингээд нэг 50 60 хүрэхээр л өөртөө хөгшөрсөн гэж бодож байна. Тий. Солонгос одоо миний мэдих одоо манай нөгөө баригадын хүмүүс бол 70 настай хүмүүс зүгээр ажиллая гэж байна. 70 настай хүмүүс. 70 настай хүмүүс ч өстой хэд ажиллаж байгаа шүү дээ одоо. Тэгээ нэг сайныг дагаад бас нэг сар юм бол залуучууд нь ажил их дург болсон. Солонгос залуучууд. Ялангуяа энэ биеийн хүчний ажил. Яг нэг юм гэдэг чинь иргэдэг болохоор одоо 70 60 70 80 настай хүмүүс л ихэнхдээ ажиллаж байна л да юм. Тэгээ залуу хүмүүс ажиллах хүн Олдохгүй. Одоо эдний залуучуудаас залуу хүн бодог хийх хүн байхгүй шүү дээ. Барилгын ажил хийх хүн байхгүй. Хийх дурггүй. Ааха. Тэр нэг аав ээж нь ингээд энэ уусаар нэг юм болгоцсон ингээд сайхан болгочихсон. Тэнгуут энэ залуучууд нь одоо ингээд хэлчихдэг л да. Миний харж байгаагаар ажил хийх дурггүй. Тэгэхээр зүгээр нэг сайхан компьютер хийх. Компьютерийн ард. Одоо зүгээр одоо нэг Офисын ажил. Офисын ажил хийх гэж байна. Өндөр цалинтай. Тийм баг шүү. Тэр Мяндууны хойд тал руу тэр офисын ажилтнууд өдөр залуучууд нь тэргээр маш их байх. Тэгээ орой метронд залуучууд их явж байгаа. Ажил тараад явж байгаа юм бол та. Тэ? Гэтэ ажил яг тэгж хийж байгаа залуучууд нь маш цөөхөн байна л да. Ааха. Ихэнх нь гэртээ. Гэртээ. За манай Монголд ч бараг л бас л тиймэрхүү болчиход байгаа юм шиг санагдаад байна. За дараагийн дуу ямар дуу байх вэ? Ер нь одоо манай нэвтрүүлэг анхны дугаар явснаас хойш энэ 25 онд 20 жил болж байгаа. За тэгээд хүрлээ маань Монголд байхдаа 2008 9 оны үед орж ирлээ. Тий, нэг орсон. Тий. За тэрнээс хойш бол одоо тэгээд олон жил уулзахгүй байж байгаа. Аккорд дуугийн сонирхож байна. Хүн тэгээд мартагддаг уу? Тэ их дурсамж агуулсан дуунууд байдаг. Тэр дуунуудаас уудлах гэдэг. Нэг дуулах уу. За, ахын дуулдаг дуу. Манай ахын дуулдаг байсан. За, Орчны дуу та. Одисны дуу. За. Гэнэн залуу насны Цэврээр сэтгэлээ гэрэл дээр хороо харилж яваа хүнтэйгээ
Сэхэр байгальдаагүй бандан боршги дурлан улцоо Hayırtozi cesarete Halon tüketmen çiğanta Ahiret oradalı geç Bahar hıyar hıyreti Erun eldan Her arabi bakırha За энэ ястаа жинхэнэ бодисны даа да. Тэ. Танаа ах гэхэр чинь Надаас 4 ах. Аа. Жинхэнэ бодисны Жинхэнэ бодисны гитарч. Микри. За. Хасаа гитар сурсан. За. Тэ. Урлагийн дүү болохоор одоо манай зураглаач Бүү Баатар. Бүү Баатарыг бол одоо за Монгол телевиз, Эгэл телевиз бас байсан. Одоо энэ өдөө орон нутгаар баримт кинод явуулах шүү. Баримт киноны зураглаач хийдэг компани. Баримт кино. Зөв. Өө нааш ирсэн үү? Ирсэн. За. Нодлын ирчээд явсан. Ааха. За хэдэн дуу дуулчлаа хоёлаа. Минийж нэг дуу дуулахгүй юм да. Бүү. Наар хэн гişар шиг барьж үзэх юм байна те. Бариад үү? Монтажлал хасчихгүй байгаа үстэй. Асахгүй. Чи өөрөө монтаж хийх. За. Хаанхын гитар гэлээж? Мэдгүй. Солонгос гитар. За ямар дуу болох вэ? Ямар ч одоо намар болж идэх Монгол дүүл болцсон байдаг баг. Энд гэсэн хавар шиг байгаа шүү дээ. Үсэн татсан хавар болдгоо боллоо хүлээж байсан шүү. Эрдгэрээ ирлээ хайрц хандгоо махага дэнэ хайрын ганцхан чамайга би үгэнэ өөрч ямар дуудаг лээ ямар ч цайтал дэлсэн дэрч үргэж одсон чамайг минь орлоо цонхоор сэрчигнэх мороны туслуудтай цэжин турах үнгийг хуваалцаа нэрсэн дрич нүрэндээ би наач эндүү тассан үнрийг чин амтархаа хожны өдөр хайрлах үричээ хонгорхон зулайгийн болгон аалаа сонсон дөө цайч ертөнцөөр үлжин гоёмсог нартай учирлаа юулэр цонхоор сэрчигнэх вороны туслуудтай цэжин үнгийг хуваалцлаа зарим юуг нь мартаад байна л дээр үе ой юм биш дээ тийм лагер дээр л сурч исэн манай нэг Бата гэдэг ороод нөгөө хойно жигждэд гардаг гэсэн.
Гэр чинь хороолт байстай. тий хороол. Мөр багтаа би чинь зайсангийн ам бүсэн ш. Яснаас өрөөсөн юм бол үз. Тийм. Энэ гоё юм ш. Зүгээр. Яг нэг студийн бичлэгэнд орж байгаа юм шиг. Сэргүү номрын усан болгорын мошиг Сингнэм тайгын ван сингрүү шиг Хүсэлгээ чи нариухан Анхны минь хайр Үнтэй цожны нэгэхэ Молан Хонгорхон цомрлоо Доттонээд Хожмын хон дуусхын жаргалаа Хэрвээ тулгцэн Шүүгийн яхны хайраа Хэцэж өршгүй Миний анхны хайр Хэцэж мөхшгүй Миний хайрын гал Чин үнэж хайр Чин үнэж дурлаа Чин үнэж амьдралыг Амсаагүй анхны хайр Энэ дуу бол мэдэн штэ Ягахан хацар хасын царай Ялимгүй богдсон сурагч форм Ичингүрэн инээсэн 10 хэдтэй охины Аяа би чинь яахан мартах билээ Гівчэн дурлал мэ Дэндүүр цоёолсын болохоор Нэлбэж амжаагүй шүү миний анхны хайраа Хэцэж өршгүй Миний анхны хайр Хэцэж мөхшгүй Миний хайрын гал Чин үнэж хайр Чин үнэж дурлал Чин үнэж амьдралыг Амсаагүй анхны хайр За хүрлэгийн гитарыг барьж байгаа бараг нэвтрүүлгээр анх удаа бүтэн нэг дууд болчих юм яа. Энэ нөгөө Цэнгэнгийн отгоо гэдэг муурлаа ахын дуу гэдэг юм байлээ. Тийм үү? Тэ? Тэгсэн баха энэ их гоё дуу. Тэ? За тэгээ хүрлээ маань харин Солонгост ирээд нэвтрүүлэгт оруулсан чинь намайг харин дуу модуул гэдэг. Барайд үтсэн чинь дуулчмаар юм шиг санагдаад. Янзын болж штэ. Гоё дуулж штэ. Гоё дуулж байна. За болж болч. Тэгвэл монтажнаас хасахгүй оруулчих юм. Оруул. Оруул. Бэна. За энэ чинь бас баллаад гэж штэ тий. Олон янзын эффекттэй. Энэ юуны хоолны эффект юм уу? Хоолны эффект. Би сая одоо ямар эффектэн дээр дуулж байна? Оо зүгээр л байдаг эффект. Тэрийг харсангүй. Гамба. Тэгээ ер нь дуу хоорын их уурхаа бол шавхагдчихгүй. Тэгээ хүний одоо амьдралын хамгийн одоо баярт мөч гэдэг юм уу дурсамжтай мөч дуу хөгжмөөр хадгалагдсан байдаг тий. Тэгэхээр одоо дараагийн дуу ямар дуу байх бол үзэгчдээ ямар дуу зориулах вэ? Хүн болгон ээжтэй хайртай. Хайртай ээжигээ л сайн хайрж яваарай л гэж хүмүүстэй хэлээд ээжийн тухай дуу. За. Ээжийн тухай дуу юм. Ээж хүн гэдэг бол үнэхээр ин агуу. Бүхэл чиний ганц хажууд чинь байж чиний төлөө чиний зориулж чадах юм бол ээж л хүн байдаг. Ээж аав ээжээ л маш сайн хайр амьд дээр эрүүлэн байх. Тал дээр маш сайн анхаарч хайрч байнгын санаа зовж ээжтэйгээ аавтайгаа үргэлжлэл бүх юм ээж аавтайгаа л ярилцах хэрэгтэй.
Гэт энэ дуу зориулъя гэж юу? Хамгийн үнэт байх юм чинь бол ээж аав ч юм даа. Ээжийн тухай дуу зориулъя да. За. Үрт хамт байгаа ч ээжээ. Биш үү? Хэрвээ хүмүүс цэцэг хингэвэ хэр талээ цэнсарнай арвин дэлхий шиг ачлах таныхаа алганы ялонд Dedin jargın Andalandani Delgir tonşu Masarani Tengir şigaçta Hani şuvetu Delhi şikumukle Тигэршигачта айхшуэж дэлхийшиг хүнтэй Учрах зүудний сайхан дэг Үзэх нүдний өдрийн сор Үртэн таныгаа хайрнэж Үндэс мөчөш Учин танига хайрнэж Үндэс мөчөш Энэ манай нэвтрүүлгээр нөгөө шарын их бол давхарж ирсэн юм. За. Тэгсэн энийг Бишкек дуу гэдэг тэгээд хэлсэн. Бишкек дууны аян дээр хийсэн юм уу? Бишкек дуу юм уу? Тэгээд хорлсронгоо дуулдаг шүү дээ, тэ? Нэг ардын дуу шиг болсон. Тэгсэн сая энэ чиний энэ найруулга болохоор нэг юм Солонгост байгаад ч тэр юм уу хам мөрөгний эрг дээр байгаад ч тэр юм уу нэг Солонгос дууны юу стил рүү оруулсан юм шиг санагдчих шүү дээ. Тэ? Ер нь заримдаа тэр нэг Казак дууны аян маяг Солонгос дээр үеийн киноны дуу муу их төстэй юм шиг санагдаад байдаг сайн. Тэгээ нөгөө нэг залуу coverлоод яатсан байсан шүү дээ. Тэрний аян дээр нь л тийм. За тэгээд одоо чадварлаг боловсон хүчин ажиллах хүч Солонгос руу явуулаад байна. Одоо тэгээд Өрлөгийн хувьд бол одоо тэр металл хий центр гэдэг чи одоо 20 жилийн өмнө хийжсэн юм шүү дээ ер нь. Тэ? Тэр үед чинь бол металл цоох энэ төр бол их цөөхөн. Одоо энэ Монголд энэ шилэн металл басааттай барилгууд цөөхөн байлаа. Цөөхөн байсан. Тэр нь барилгын тал дээр интерьер дизайн дээр таслахааны юм уу хийцэл энэ төр дээр бол их нарийн юмнууд хийдэг байсан шүү дээ. Тэ? Тэгээ ийм хүмүүсээ ингээд
наашаа алдаад их нь одоо хаашаа явуулаад байдаг. Уг нь энэ Тэг яалтчгүй наашаа явахаас арга байхгүй байсан л та. ааха. Тэр нь одоо ч гэсэн Одоо Монголд очивол улс орн маань хурдан зөв голдролтой орохгүй бол тэгэл хамаг сар болсон залуучуудаа хамаг залуу насаа ингээд бас энэ бас дөнгөж яаж сайхан сар болсон залуучуудаа бүгдийг гадаад тий, сайхан залуучууд эрсдэл айгүй хүлээж байгаа байхгүй. эд тээж бүтээх насан дээрээ тэгээ нэг харийн нутаг давчтаад байна гэдэг чинь тэр нутаг нь хин хохроо бол Монгол улс орны шалрна. уг нь бол энэ бүх юм болцоонд бүрдсэн хэрнээ тэгсэн хэрнээ л давчтаад байна гэдэг байгаа шүү дээ энэ дотор нэ. Тэгж л давчтаад байгаа болохоос биш одоо юу гэдгийг төгжирч ингээд бүглэрөөд гэдэг юм уу гацаад тэгээд байгаа юм байхгүй шүү дээ. Тэрэндээ л улс орноо хөгжүүлэх гэсэн улс төрчдөл яг нэг зорилготой нэг юмруулж өгөх хэрэгтэй л дээ. Сауди Арабууд шиг. тийм Тэр байх. чинь байгалийн байлгаараа л хөгжсөн улсууд сайхан хөгжсөн улс бол байж та. Одоо Сауди Араби үнэхээр ятаархмаар. Ааха. Манайх бол яг тийм болох боломжтой байхгүй. Даад тэгж чадахгүй. Сэтгэл одоо нэг одоо шунлан гинтчээд Одоо энэ өөрсдөө бодоод Монголоос гараад явхаар л энэ тэнд юмаа ингээд ил тавьсан байсан ч гэсэн метроны буудал тэр автобусны юун дээр байхад хайцсан байх тэр шин уцаагаад хаягаар хүргээд өчөөд шүү дээ. тий. Одоо энэ Бүр олж өгöd хулгаалах нь байтугай. Тэгэхэд автобусны юмаа хаялаа. Автобусны компани руу ярьлаа юмаа хайсан гэсэн юм дээр нь байж. хайсан гэсэн газар нь очиод авчихна. Метронд юмаа хаялаа. Карт бичиг баримт утас бүх юм хаяхад метроны хайсан гэсэн зүйл хадгалдаг газар нь л байж байдаг. тий. Тэгээд одоо би нөгөө нэг метроны T-money картаа ингээд 50,000-аар цэнгэлдэг газар мартаа явчихад байж байгаа юм чинь. T-money карт чинь цэнгэлдэг нөгөө нэг цэнгэлдэг газар байдаг шүү дээ. Тий. Тэр чинь нөгөө хүн ингээд аваа яваа шүү. Тий. Тэр чинь аваа шиг тавьсан. Оо цаац. Тэгэхэд манайх яаж юм? 50,000-аар цэнгэлчээд ингээд тавьсан. Нууцын гэрээ гэдэг юм дийж хулгаал байх шиг байна шүү дээ. За тийм муухай юм ярихаар муухай байна. Тий. Уул нь ингээд бид нар улс төр болно ярмаар байгаа байхгүй тий. Харин тийм Үнэхээр ийм яриа сумаар гоо. Энгийн иргэдээ ингээд улс төр ярьтал нь ингэж амьдруулж юм гэхээр чинь үнэхээр харамсалтай байхгүй. Эдний энгийн иргэд бол улс төр ерөөсөө хүйч хамаагүй. Ааха. Зөвхөн ажиллаа л гэнэ. Солонгос улсад бол зөвхөн ажиллаа яга явах сайхан амьдарч байгаа. Дэлхийн хүн амьдрахад таата 10 улс гэдэгт Солонгос улс орсон байсан. Нилээн дээгүр шүү бүр. Тийм. Бараг 5-аас урагшаа байдаг. Хамгийн таата хүн амьдрахад гэлдэг үзүүлэлтэнд орцсон байж байгаа шүү дээ. 10 сая хүнтэй Сөүл хот гэж л би ямарч боглол байхгүй шүү. Тийм ээ. Бодлоо. 10 сая. Манайхаас 3.5 дахин биш. Хүн ам. Би Сөүлийн жижигхэн ааха. Тэгэхээр одоо тэр эрхчлөө гэдэг юм уу нөгөө зорчих эрх тий? Одоо дэд бүтцээр хангагдах дулаан амьдрах тий эрүүл агаараар амьсгалах эрхчлөөг бол энд хангаад өгсөн байна шүү дээ. Энд чинь эрхчлөө тий? Одоо дуртай газан халаалтаа шийдэх үү, тогоороо халаах уу гэдэг энд бүгд одоо ер нь бол хууль бусаар яах, хууль бус одоо юм хийх одоо үйлдвэр хүн амыг хордуулах ч юм уу тий? Одоо тийм юм байх ямар ч боломж байхгүй. Яагаад тэгэхээр одоо утаа их гаргадаг машиныг бол шууд хойноос нь зургийн дараал явуулахад маш өндөр торгуулаач. Тэр нь яг ингээд хүмүүсийн явдаг зам дагуу ингээд нэмэрдэх юм бол шууд зургийн дараал явуулахад маш өндөр торгуулалтай. Тийм юм хийх ямар ч боломж байхгүй. За 15 жил болчлоо. Энэ хөгжсөн газар эрүүл мэндийн үйлчилгээнд тэрх мундаг байт юм биш үү? Эрүүл мэндийн үйлчилгээ сайн хамрах тугас. Хамаар 2 жилдээ нэг бүтэн биений шилжгээ. Үйлчлэг онцлогоонд орно. Нөгөө нэг бидний хийж байгаа ажил авж байгаа цалин хүс харьцуулахад бол боломж юм байна. За дараагийн дууга ямар дуу зориулах вэ? За дараагийн ерөнхийдөө нэвтрүүлэг маань бас төгсөг тал руугаа явж байна. Тэгэхээр амжаад бас харах нүдэнд мөрөөдөл гэдэг дөө айзын хоёр. Мөнх хоёрын. Тэгээ айзын хоёрын дулдаг. Мөрөөдөл. За хэд зориулах вэ?
Тэгээд одоо сайхан бүсгүүчүүдтэй зориулъя да. За. Хөрлөөгээс. Арах нүдэнд минь очигээр алцгаа харин тайнаас чимийн ширээ хонгор бүсгүй чамайг хараа хорвоо мэд хоёр ослондоо зүрх сэтгэлимээ мөрөөдөл болсон зүрлэшгүй чандаа би хайртай зүрх сэтгэлимээ мөрөөдөл болсон зүрлэшгүй чандаа Чимээ натон шихээ тоглох сэтгэлээ чам руу дэмүүлээ айлгуудуу амчаатайгаа эндэн жаргах тэлэн байна зүрх сэтгэлээ мөрөөдөл болсон зүрлэшгүй чамнаа би хайртай сэтгэлимээ мөрөөдөл болсон зүрлэшгүй чамнаа би хайртай Өнөөдөр бас Тэнгэр ангаа ивэж шүү. Тийм, янзын гоё. Их салхи нөгөө нэг нартай хамт ажилладаг байсан гамбаа гэдэг нэг ах байдаг байсан байхгүй юу? Одоо Монгол явсан. Тэр ах маань амар гоё гитар тоглосон. Оо энэ ганцхан яриадсан мөн үү? Тийм. Копи гамбаа. Монгол руу очсон. Монгол явсан. Тийм. Тэгээ гантлах хоёртойгоо гуруула тоглодог байсан. Тэр хоёртойгоо их тоглосон. Тэр хоёрын дуулах дуртай дуу. За. Саяны дуу мөрөөдөл. Гантлах бас гантлах чинь амар нэлийн удлаа тийм. Амар гоё дуулдаг. Юуны 247? Чи очноос тийш? 247 яг Тэр энэ чинь чамаа хийсэн гэвэл үү? Тийм засрын хийхэд би ятсан. Гантлах тэгээдсэн манай хөрлөө надад гоё юм хүм хийж өгөөд энэ баар мараа байгуулахад юм уу яасан. Лаунж энтрээ хийхэд тий? Их туссан их гоё юм хийж гисэн. Орсон би чинь хэд хэдэн ороос утсан шүү дээ. Гоё юм билээ. Гантлахтайгаа гоё энэ хангааны хэрэгтэй дуулъя гэж ярьж чадсан гоё явуулчлаа да. Гантлах гэсэн саяхан Монгол руу явчлаа тий? Ярьсан хөрсөн шиндээ байсан гэж чадсан. Тий хамтдаа нөгөө нэг энэ гадуур гоё тоглоё. За. Энэ хангааны хэрэгтэй хоёлаа тоглоё гэж ярьжсэн баг. Ааха. Харин тэгээ Монголд очиж байгаа болох юм болов шээ. Монголд очиж байгаа тоглосон да. Тий. Цаа чи Монголд очиж завгүй болсон бах уу? Монголд хийх ажил их бааш. Нааша одоо буцах юм болоо даа баг. Хамгийн мондог шүү дээ. Хамгийн мондог. Гантлаа. Миний нэг хэлдэг үг гэдэг. Миний дүү чи хамгийн мондог. Миний дүү. Ахийнх нь найз гэдээсэн чинь. Хиний биш ээ. Дүүгийнх нь. Хин тэр үү? Хин гантлах чинь манай дүүгийн анги явах. Оо, бүүгийн юм. Бүүгийн нэг анги. Оо, бүү гантлах хоёр нэг анги юм тий? Тийм биш. Би ч гантлахын ахтай найз байхгүй. Тийм. Бүгэлзээ. Тэр нэг цуслан давраад тэрнээс ерөөсө таарч уулзахгүй. Тийм. За тэгээд хөрлөө тэгээ яриад байвал маш их юм байна. Одоо энэ нэг нэвтрүүлгийн цагаар бол яриад дуусахгүй шүү дээ. Тийм ээ? Одоо бүх монголчууд улс төрчж байна. Яг үнэндээ. Аа. Энд байхад бас тэр Монголын мэдээ энэ төр байн гарч байна. Байнга л олигтой юм харагдахгүй. Энд байгаа бүх монголчууд санаа зовдөг. Тий. Арайчтай. Тий, Монгол улсаар нэг айтайхан хөгжүүлээд өгөөсэй гэж. 20 жилийн өмнө Японы Наритагийн буудлын дээр буугаал
Тэгэл тэр онгоцны бодол дээр буугаад айгүй уур хүрсэн шүү дээ. Хүн чи одоо гадаад оронд очиод гоё газар очиод ингээ сайхан газар байна гэж бодох шууд арайчтэй нэр хүний нутаг хүмүүс ийм гоё бүтээн байгуулалт гоё юм зогслоож яхад манайх ингээл улсын зардлаар байнга юм суралцсан туршлага судлал гэж явдаг шүү. Тэг чи одоо юу хийсэн байна гэж бодохоор тэгээд тэр гоё газар очиод хүн шууд тийм бодогдоод байт юм лээ. Яг тийм шүү дээ. Нөгөө нэг Одоо бид нар ингээ хурдхан зөв голдролтой орохгүй бол одоо энэ усууч бүгд хасараад ингээд алга болоод ирлээ шүү дээ. Одоо бүх юм хиймэл оюун ухаан төшөглээд одоо хөгжил нь бүр маш хурдцтай болж байна. Одоо ингээд сандал ширээ ингээд нам гэж ингэж талцааж ингэж явсаар байтал манай ус яг доошо орох гэдэг байна. Манай монголчууд нэр хүндгүй болох жоо ганц юм авилгал юм. Тэгэл. Тэгээд энэ ус орны чинь бүр доош татчихлаа шүү дээ. За нөгөө нислэг дээр чинь дахиад ирж байна. Ийшээ нэг дууд хооронд өнөө буулгаад аваа явчих юм байна тий. Тэгээд ер нь нэг ус орны төлөө гэсэн бодлого, сэтгэлгүй нэг муу ямар хосолтой байдаг лээ нэг мандахай цитатын дээр гадаг эсмэл тайж гэж. Тий. Амар муу санаатай муу. Тэр хүний ганц хүний муу бодол муу үйл маш их хорон хөнөөлтэй байдаг байхгүй. За тэгээд нэвтрүүлгийн цаг маань л өндөрлж байна. Түүнээс биш дуу хөгжим бол дуусна гэж дундar нэг байхгүй. Нэвтрүүлгийн төгсгөлийн дуу үзэгчтэй ямар дуу зориулах вэ? Тэгээд бидний урилгыг хүлээн авч сайхан аккорд аялгаа үзэгчд маань зориулсан хүлээдээ маш их баярлалаа. Хот хэмэртэй цог золбоотой байхыг, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байхыг, аз жаргалаар дүүрэн байхыг уран бүтээлчийн өмнөөс хүсэн өрөөж байна. За баярлалаа. За энэ нэвтрүүлэгт орсонд маш их баярлалаа. Тэгээ өөрөө сайн дуулж чаддгүй ч гэсэн ер нь дуунд дуртай, гитар хөгжмөд дуртай, гитар хөгжмөд дуртай. Нэг л сайхан залуучуудын төлөөлөл болж авсан юм шүү. Яасан ч дуучин өөрөө дуучин гэж гарсан юм биш. Ааха, ер нь бол одоо Солонгост дуутай хууртай сайхан шүү дээ. Солонгост амьдарч байгаа олон монгол сайхан залуучууд байна. Тэрний төлөөлөл. Мөн гитар хөгжим сонирхч дуулдаг олон залуучууд энд байгаа. Мөн тэдний төлөөлөл болгож бас Солонгост байгаа монголчуудтай хэлээд манай Солонгост байгаа монголчууд мундаг шүү. Та нар минь үнэхээр хичээж байгаа шүү. Ялангуяа эмэгтэйчүүд та нар үнэхээр их орныхаа төлөө өөр хүүхдийн төлөө зүтгэж байгаа. Ааха. Хааныг бол биширч явдаг шүү гэж хэлээ да. За. Тэгээд ямар дуу юм бол? Дурсамж гэж нэг дуу байна. За. Юутэй очи залуу насны чихэн чиний хай асамадо чи Ягаад ч нэ сэтгэл хоношоо ярхан дусан столороо ягаад ч нэ сэтгэл хоношоо ярхан дусан столороо Hatırım hormoni Olmuşlayım şirketli Uçuşsun carana Uğurvana Uyurmaysak yapsam çok Ягаад ч нэ сэтгэл хоношоо ярхан досан штолороо ягаад ч нэ сэтгэл хоношоо ярхан досан штолороо
she likes to live like she's Harap